Зарим иргэн мөнгө өсгөх зорилгоор залиланд өртдөг. За Монголд өдөрт 20 хүн залиланд өртдөг гэсэн судалгаа өгдөг. За ийм цаг үед ухаалаг байж санхүүгийн боловсролд анхаарах нь чухал байгаа юм. Дэлхийн мөнгөний 7 хоног аяны нээлттэй холбоотой мэдээлэлд эдийн засгийн болон сэтгүүлч уянга дэлгэрүүлэн хүргэнэ. Баярлалаа, та бүхэнд орой мэндийг хүргэе. За тэгэхээр дэлхийн мөнгөний 7 хоногтой холбогдуулаад санхүүгийн боловсролтой холбоотой маш товчхон хэдэн мэдээллийг та бүхэнд хүргэхэд ер нь бол одоо зарим хүмүүсийн хувьд бол маш бага хугацаанд, богино хугацаанд өндөр ашиг олохыг эрмэлздэг. За энэ хүрээндээ бол одоо цахим залиланд өртөх нь нэмэгддэг. За тэгвэл энэ бол үнэгүй бэслэг зөвхөн хулганы ахуйнд бий гэдэг үгийг бас санахын зүйтэй гэдгийг бол одоо санхүүгийн салбарын онцлог хэлдэг. Иргэн өөрөө санхүүгийн боловсролтой анхаарч, за нөгөө талдаа бас хуримтлалтай болох дээр анхаарах нь зүйтэй гэдгийг бол банк санхүүгийн салбарын бол байнга зөвлөдөг. За ингээд хуримтлалтай болсон хүн цаашдаа тухайн хуримтлалаа бол одоо альва илүү өрөөгөөж өгөх хувьцаа, бонд болоод эсвэл үйл хөдлөх хөрөнгө ч юм уу бусад салбарт бол хөрөнгө оруулж тухайн мөнгөө бол өсгөх боломж бол байдаг. Гэхдээ өмнө хэлсэнчлэн за илүү нягтлсан байдлаар бас тухайн хөрөнгөө зарцуулахгүй бол за эргээд санхүүгийн залиланд өртөх эрсдэл бол яг хажууханд хүлээж байдгаа гэдгийг бас өнөөдрийн дэлхийн мөнгөний 7 оны үеэр бол онцлон ярьж байлаа. Иргэн бүр санхүүгийн боловсролтой байгаад, за иргэн бүр хуримтлалтай байгаад эсвэл за хит их одоо зардал гаргахгүй, за зардал болон орлогоо тооцоолдог, за нарийн тооцоотой байж чадах юм бол усаараа ч гэсэн одоо санхүүгийн болон эдийн засгийн нөхцөл байдалд эерэг үр дүн гардаг шүү гэдгийг бол Монгол банкны ерөнхийлөгч онцоллоо. Өнөөгийн нийгэмд санхүүгийн боловсрол нь зөвхөн мөнгөө хадгалах, зарцуулах тухай ойлголтоор хязгаарлагдахгүй, харин ирээдүгээ төлөвлөх, зорилгоо тодорхойлох, хуримтлал бий болгох, эрсдлээс хамгаалах, санхүүгийн хариуцлагатай шийдвэр гаргах чадварыг хамарсан амьдралын чухал суур мэдлэг. Санхүүгийн боловсролтой иргэн зөвхөн хувийн амьдрал санхүүгээ зөв удирдах зогсохгүй, улс орны эдийн засгийн тогтвортой хөгжилд бодит төв нэмрээ оруулдаг. Иргэн баян бол улс баян хэмээх үгийн утга учирч үүнд оршиж байгаа юм. Дэлхийн мөнгөний 7 хоногийн хүрээнд за ийхүү бас одоо өнөөдөр гэхэд Ерхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад бас энэ талаарх мэдээллийг өгж, за санхүүгийн боловсролтой холбоотой мэдээллийг өгсөн. Тэгэхээр энэ OECD-ийн гаргасан судалгаагаар олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар 15-аас 18 насны хүүхдүүд яг энэ санхүүгийн суурь боловсрол олгох яг бүх одоо тэр дадлаа авахд бол хамгийн тохиромжтой бас гэж үздэг юм байна. Ахлах ангийн сурагчдын хувьд бол зарим нэг нь бол аль хэдийн өөрийн гэсэн 2-3 янзын эрсдлийн болоод гентийн зүйл гаргахад ашиглах хуримтлал, за мөн дээрээс нь боловсрол сургалттай бол сургалтын төлбөртэй ашиглах хуримтлал гэх мэтчлэн олон янзын хуримтлалтай болчихсон. За мөн нөгөө талдаа бол илүү бас эрсдлийг тооцоолж, за альва төрлийн одоо худалдаа авалт хийхдээ болгоомжуулдаг гэх мэтчлэн иймэрхүү санхүүгийн сахлах батыг баримталдаг хуваалцлаа. Миний хувьд бол хуримтлалтай. Ер нь бол сар болгонд тогтмол цаашаа ер нь хөрөнгө хийж идэг. Гэхдээ ер нь бол энийгээ яг эрсдлийн сан гэж тооцоолж ийждэг. Ирээдүйд яг сурах чиглэлээ болоод ирэхээр өөр сан тусгай санд ингэж хийж идэг байхгүй. Орлого зарлага бичнэ. Би өөрөө нэг онлайн дэлгүүр ажилладаг. Тэгэхээр угаасаа орлого зарлага заавал бичиж явахгүй бол хуримтлалаас одоо жишээ нь 100% маржин гарлаа гэж бодоод тэр 100% маржинаас 30% даалт игээд 40% зарлагатай үлцэн хувийн эрсдлийн сандаа гэж тооцоолж идэг байхгүй. Telegram сошиал хаяг дээр ингээд 100,000-ыг одоо 500,000 төгрөг болгох гэх мэтчлийн юмнууд шүү дээ. Тэд нар одоо ингээд айгаа худлаа хуримч юм залилсан шүү гэдгийг хэлмээр юм. Тэгээд ингээд айгаа хямдарсан бараа юмнууд эмгтээчүүд айгаа авдаг. Тэр нь айгаа буруу тийм одоо өөртөө ашиггүй юм хийж ийна гэсэн үг. За хуримтлалтай иргэний хувьд бол цаашдаа хуримтлалаа хэрхэн яаж өсгөх вэ? За банк санхүүгийн байгууллагад хадгалах уу? За эсвэл хувьцаа бонд авч өгөөжийг нь илүү хүртэх үү? Эсвэл бүр үйл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах уу гэх мэтлэн маш олон төрлийн сонголтууд байдаг. За тэгэхээр хуримтлал үүсгэж хэвших нь бол хамгийн ихний чухал зүйл. За санхүүгийн хувьд бол хамгийн зөв гаргалгаа гэдгийг бас ийхүү оюутан залуучууд, за ахлах ангийн сурагчид бол онцлон хэлж байлаа. Мэдээлэл хүргэлээ.